Сайн уу? Ано байна. Тэгэхээр видеоны гарчгаас харахад л ойлгомжтой байх. Өнөөдөр хэдүүлээ Samsung Galaxy S10 Plus утасны талаар ярилцах болно. Хамгийн сүүлд ашиглаж ирсэнс хойш үүлний системийн хувьд ч тэр Galaxy-гийн шугамд ч гэсэн нэлээд өөрчлөлт гарсан байна. Тэгэхээр энэ талаар ажилласан зүйлсээ өнөөдрийнхөө энэ видеогоор та нартай хуваалцъя. Galaxy S10-ийн хувьд зах зээл дээр зарагдаж байгаа бусад тэргуун зэрэглэлийн ухаалаг гар утсантай харьцуулахад өмнөх загвараас загвар дизайны хувьд хамгийн ихээр шинжлэгдсэн утас болсноодоо санагдсан. Дэлгэцний эргэн тойрондоход ирмэгний хувьд бол асар нэмгэн болж өгснийг харж болно. Нүүр нь бараг тэр чигээрээ 100% дэлгэц байгаа. Утасны нүүрэн талын камерыг бол шийдэхийн тулд өмнөх өөр утаснууд бол дээрээс нь дух буулгаж ирж ирсэн, одоо ногч гэж хэлээд байгаа буулгаж ирж ирсэн бол Galaxy S10-ийн хувьд шал өөрөөр шийдсэн. Яг одоо англиар бол энийг hole punch гэж нэрлэдэг байгаа юм байлээ. Иймэрхүү юм ухлаадсан маягаар бол дэлгэцэн дотор ингэж ухаж оруулж өгсөн байгаа. Тэр болгон баг нүдэнд анзаарахгүй өнгөрчж илээ дээ. Нүүр одоо зураг нь бол өөр юм баруун дэд булан руугаа нэлийн баруун өнгөтэй болгож өгдөг ч юм уу. Зарим хүмүүс бүр юм Wall-E-гийн зургийг хүртэл байршуулах байдлаар энэ Wall-E-гийн нүдэн юм шигээр бол байршуулах байдлаар энийг өөрсдийнх нь дизайнд нэхэд энийг оруулж ашиглаж байгаа юм бэл. S10 дээрээс онцлог шаардлагатай зүйл бол утасны камер. Утасны артал байрлах үндсэн камерууд нь энэ удаад 3 янзын камертай болж өгсөн байлээ. 3 линзийн нэг нь өргөн, нөгөөх нь ультра өргөн гэж байгаа нь ultra wide. Нэг нь телефото линзүүд байгаа. Би андуураг бол Galaxy утаснууд дээр өмнө нь бол wide буюу өргөн линз бас сүүнчлэн телефото линзүүд бол байршиж ирсэн. Гэхдээ Galaxy S10-аас эхэлж шинээр орж ирсэн байгаа линз нь бол ultra wide буюу одоо хит өргөн, ультра өргөн дуран болж ирсэн. Яг энэ ультра өргөн дурангаар зураг авах бол айгүй урамтай. Бараг 123 хэмийн өнцгөөр дүрс болон зургийг бол дарж байгаа юм байлээ. Тэгэхээр бараг гар утсаар дарсан юм уу, гимээргүй юм өргөн дуран бол харагдаж илээ. Энэ болгоныг энэ жижигхэн биеинд бол багтаас нэг ингээ харахад бол одоо амар гой санагдчихсэн. Дэлгэцийн нүүрэн талд байрласан камерын хувьд ч гэсэнтэй айгуу сонирхолтой. Хэдийгээр hole punch гэж нэрэд байгаа хэсэгт бол 2 линз байршиж байгаа ч гэсэн энэ бол 2 линз тусдаа зураг бол дарж байна гэсэн үг биш. 2 дахь линз нь яг юм depth буюу хэр гүн байна вэ гэдгийг илрүүлэх зорилготой. Тэгэхээр өөрийн юм selfie зураг бол авахад яг аль хэсэг нь яг гол фокуснд байна вэ гэдгийг харж өөрөлдөж чамаагуудад өрсөн дээрс орж аваад нааш нь ингэж татаж гаргаж ирэх зорилготой. Бараг юм жижиг төрлийн AI ашиглаад байгаа юм уу да. Samsung-ийн өөрсдийн voice assistant Bixby зориулсан товч ч гэсэндээ утасны хажуу талд бол дахиад бол байршиж байгаа. Гэхдээ энэ удаад програм хангамжаар дамжуулан энэ товчийг зөвхөн Bixby руу биш бас өөр команд руу шийдэх боломжийг бол тааруулж өгсөн. Товчон дээр нэг дарахад тааруулж өгсөн функц үүсгэн шийдэх бол товчон дээр удаан дарахад бол Bixby руу шилжинэ гэсэн үг. Асар хурдтай санах, асар хурдтай чип, тэгээд дээрэс нь ийм том дэлгэц, ийм чанартай камеруудыг бол ажиллуулахын тулд их хэмжээний цэник бол шаардлагатай. Galaxy S10-ийн цэник хураагуур нь бол 4100 мАh болж өгсөн байгаа. Энэ бол мэдээж амар том батарей. Туршиж үзэхэд бол мэдээж байн гусаа идэвхтэй ашигладаггүй хүмүүсийн хувьд бараг 2 хончих баг. Өдөр болгон цэнэглээд ээж болно. Гол нь өдрийн дундуур өрөөсө цэнэглүүлэх шаардлагагүй бүтэн өдрөө дааж чадж байгаа нь бол миний хувьд айгүй гоё байсан. Үйлдлийн систем талаас нь харъя. Google-ийн Android 9.0 буюу одоо Android Pie хувилбар дээр нэмэлт өөрчлөлт оруулсан байдлаар бол Galaxy S10 руу суулгаж өгсөн байгаа. Өмнө нь бол Galaxy-ийн TouchWiz үлээ. Тийм нэртэйгээр бол ийм нэмэлт давхаргыг бол хийж өгдөг байсан бол энэ удаад шинээр One UI гэх нэмэлт одоо зүйлийг бол Android 9.0 дээр бол давхарлаж оруулж ирсэн юм билээ. Бараг One UI бол өмнө нь миний ашиглаж исэн Galaxy утаснуудаас бол харьцуулахад хамаагүй гоё интерфейс бол болж өгсөн байлээ. Ингээд ашиглахад айгүй эвтэйхэн. Асар гоё дэлгэцтэй, амар сайн камертай. Тэгээ цэник хураагуурын чадамж нь нэлээд өндөр. Performance буюу гүйцэтгэлийн хувьд ч гэсэндээ хамгийн сүүлийн шинэ технологиг шингээсэн. Дээрээс нь утасны хувьд ингээд барьж үзэхэд бол яа харахгүй юм. Гоё тансан мэдрэмж бол төрж байгаа байхгүй. Гараас булгаж унчих гээд байгаа юм шиг тийм жоохон хэврэг мэдрэмж бол байхгүй. Энэ сулдан цагаан өнгөнд камер дээр бол яг бодит амьдрал дээр байгаа шиг харагдахгүй байж магадгүй. Гэхдээ ингээд харахаар энэ нэг ялалтсан тийм нэг солонгорсон өнгө хүртэл харагдаж байгаа. Тэгэхээр энэ build-ийнхаа хувьд ч гэсэндээ айгүй гоё болж өгсөн санагдсан надад. Тэгэхээр Galaxy S10-ийн хувьд товчхондоо бол ийм байна. Маш гоё дэлгэцтэй, камер нь сайн, мөн дөржлөн батарей цэник хураагуур нь айгүй удаан хугацаанд бол өөрийгөө барих чадамжтай. Утасны талаар илүү их мэдхийг хүсэх юм бол видеоны тайлбар хэсгийг бол орж үзээрэй. Тэнд бас шаардлагатай бусад бас сонирхолтой видеонууд болоод мэдээллүүдийг багтаасан хуудсуудыг бас холбоосыг нь бас оруулж өгсөн байх болно. Тэр лөө бас орж үзээрэй. Тэнд магадгүй байгаагүй бас өөр мэдхийг хүссэн асуултууд байгаа бол видеоны доор комментоор бас үлдээгээрэй. Би бас шатч нэгээрээ бүх та нарын комментуудаас хариулах болон хэтэрхий их технологийн тал руу орсонгүй
Тэр талаар видеонууд хэрэг үгүйсээ хийгдсэн байдаг. Тэдрийг бас видеоны доор бас холбож өгсөн байх болно. Тэгэхээр надтай хамтдасан баярлалаа. Видео таалагдсан бол лайк дараарай. YouTube-ээр үзэж байгаа YouTube суваг дээр ч subscribe хийгээрэй. Facebook-оор үзсэн бол энэ Facebook хуудасны бас лайк дараарай. Хамтдасан баярлалаа. Дараагийн видеогоор ирээд уулзлаа. Түр баяр таа.